За тийм бид 5 гараг болгон эмэгтэйчүүдийн мэс таслын эмч сургамаатайгаа ярилцчихсан. Сүүлийн 3-7 хоног тийм 3-7 хоногийн хугацаанд. Тэгээд хэрэгтэй мэдээллүүдийг бүсгүйчүүдтэй за тэдний хайртай залуучууд эмээ өвөө одоо юу гэдэг ойр тойрныханд бүх хүмүүст зориулсан хүргэж байгаа юм ба. За ариун цэврийн хэрэглэлийн зөв сонголт их чухалаа гэдгийг өнгөрсөн 7 хоногт мэдээлэлд хүрэх дуусгацсан. Гэхдээ өнөөдөр бүр илүү дэлгэрэнгүй бид ярих гэж байгаа юм аа. Тиймдээч маш олон төрлийн ариун цэврийг хэрэглэл болоод эмчмад ирээдэг. Өглөө нэмэн сайхан амарсан. Сайхан амарсан. Өглөө нэмэн сайхан амарсан. За өнгөрсөн 7 хоногийн үед гэх юм бол миний хувьд бол бүр маш олон тийм төрөл байдаг юм байна гэдэг зүйлийг ойлгож авсан. Энэ 7 хоногийн үед өнөөдрийн үед өргөжлүүлээд бас мэдээлэл өргөх байх тий. Өнөөдөр бодтоор үзлээ. Тэгээд хэрхэн яаж одоо яг зөв хэрэглэх үү? Тэгээд дараа нь яаж одоо хэрэгэлсэн одоо ариун цэврийг хэрэглэлээ яг зөв одоо эко хэрэгт одоо хаях вэ гэдэг талаар бас ярилцъя. Маш чухал. За худалдан авахтаа буюу хамгийн түрүүнд юун дээр анхаарах вэ? За хамгийн түрүүнд сонгохдоо бол нөгөө тухайн эмэгтэй хүнээс сарын тэмдэг хэрэг хэмжээтэй ирдгээс хамгийн ихэнд шалтгаална те. Тэгэхээр зарим одоо нэг зүйл асуучих. Эмэгтэй хүний сарын тэмдэг ирэх тоолондоо тэр хэрэг хэмжээгээр ирдэг вэ гэдэг нь янз янз байдгүй эсвэл нэг тогтцсон байх. Ер нь бол тогтцсон байдаг. Яг хаа дөнгөж сарын тэмдэг ирээд одоо нөхөрчгөн насны охтууд байгаа те. За 20-оос өмнөх насны охтуудад бол сарын тэмдгийн хэмжээ олон мөчлөгийн хэмжээ ингээ алдагдсан. Одоо янз янз байдалтай ирж олдог. Ер нь тэрнээс хоошоо бол ихэнхдээ яг сарын тэмдгийн мөчлөгөн тогтцсон те давтамжин тогтцсон ирэх хэмжээ нас тогтцсон хэвийн хэмжээтэй ирэх хэвээр. Тэгээ хэвийн хэмжээ гэд хэлээд байгаа нь юу хэлээд байна гэхлээр ер нь бол нэг 2-оос 3 өдөр яг сарын тэмдгийн цус доош идэвхтэй гараад өмнөх юм уу одоо дараагийн өдрүүдэд нь бага хэмжээний одоо цусархаг ялгц одоо ингээд гарахыг нийлээд одоо нэг 4-7 хоног орчим дунджаар ялахыг л одоо хэвийн гэж хэлээд байгаа. Тэгэхээр зарим хүмүүс болохоор одоо зарим манай төрсний дараах эмэгтэйчүүд ч юм уу те эсвэл одоо спрал буюу умаа ерөндөө жирэмсээс хамгаалах юм хэрэгжилж байгаа тохиолдолд бас сарын тэмдгийн хэмжээ ихсэх ч юм уу эсвэл им ууж байгаа тохиолдолд багасах ч юм уу иймэрхүү тохиолдлууд байдаг. Тэгэхээр тухайн эмэгтэй хүнээс сарын тэмдэг хэрэг хэмжээтэй ирж байгаа шалтгаалаад ариун цэврийн хэрэглээ ер нь бол их нээлжинд сонгох зүйтэй байгаа. За тэгэхээр энэ дээр харахаар сарын тэмдгийн хэмжээг болохоор ийм ер нь бол ариун цэвэрлэлээр ийм туслаар үзүүлдэг. Тэмдэглэгнүүд нь юм тий. Тий, аха. Тэгэхээр энэ нэг тусал, хоёр тусал, гурван тусал, дөрвөн тусал гэдэг ингээ энэ дээр байж байна. За энэ дээр нэг тусал гэдэг маань бол дунджаа 3-4 грамм гэж үзээд миллилитр гэж үзэж байгаа. Тэгэхээр 4 орчим байхлаар нийтдээ нэг 16 орчим миллилитрийг шингээдэг гэсэн үг. Тэгэхээр эрдэг хэмжээнээс шалтгаалаад энийг нэгдүгээр сонгох боломжтой гэсэн үг. Хоёрдугаар талаараа одоо нөгөө дотор хувцсныхаа хэмжээнд тааруулаад яг хөдөлгөөнгөө тэгээд барьж байгаарай. За тэгээд тайлбарлаа. За энэ дээр нөгөө нэг саяны хэлсэн туслууд маань харагдаж байна тий. Одоо туслыг болохоор хүмүүс бас зарим нь андуураад ингээд дөрвөн тусалтай байсан тэгсэн хэрнээ айгүй их нөгөө нэг юу их дүүрээд сарын тэмдэг айгүй их дүүрээд тасгарч ирдэг тэр маань хүрхгүй ингэж бас яриаддаг. Гэтэл энэ дөрвөн тусал маань одоо л энэ дөрвөлээ юм хар будцсан харагдаж байна тий. Гэтэл одоо ийм цагаан дөрвөн тусал дундаас эхний хоёр нь будцсан байх юм бол энэ хоёр тусалтай л гэсэн үг. Одоо энэ ихний интэлч цаах нь л та. Тэрийг энэ дараа нь юун дээр харах байх. За тэгээд энэ доошоо ингээ харахлаа нөгөө дотор хувцсны хэмжээтэй шалтгаалаад таны өмсдөг дотор хувцсны одоо хэмжээнд тааруулаад энэний ингээд нөгөө хэмжээнүүд нь бас байж ариун цэврийн хэрэглийнхэн. Тэгэхээр магадгүй тий эм сайз өмсдөг одоо дотор хувцас өмсдөг эмэгтэй хүн байх юм бол энэ хэлбэрийг өмсөхөд олон илүү тохиромжтой урт олон өргөний хэмжээнд тэр дотор хувцсанд нь зохицсон гэсэн үг тий. Тэгэхгүй бол одоо жишээлбэл нөгөө бид нар өмнө нь ярьсан тий дотор хувцсны хэлбэр галбар хэмжээнүүд янз янз байдаг гэдгсэн. Тэгэхээр тэрэндээ тааруулаад бас дотор нөгөө ариун цэврийн хэрэглээ сонгох боломжтой гэсэн. Тэгэхээр болж игэл дотор хувцас даун болоод яг одоо энэ зурагны шиг хэлбэртэйг сонгоорой гэж зөвлөдсөн тийм ээ. Аха. Гэхдээ яг хойдол нөгөө нэг бас заавал ойдолтой даун байхаас илүү бас яг нөгөө торончж болон тий агаар нэвтрүүлдэг. Гол нь нөгөө ариун цэврийн хэрэглээ ингээ байршуулах өдөр тутам болон ариун цэврийн хэрэглээ байршуулгаад яг ингээ зөв хэлбэртэй байвал илүү одоо тохиромжтой байгаа. Нэг талаар бас бүсгүйчүүдийн маань хувьд юм бол бас одоо хэрэглээд одоо юу гэдэм бүр хөвшсөн байгаа шүү дээ. Жишээ нь нэг бүтээгдэхүүнийг ч юм ингээд сонгоод хөвшөө сурцсан байгаа. Гэхдээ энэ тохиолдолд байнгын одоо шинэ буруу сонголт хийгээд байх тийм тохиолдол байгаа юу?
эргэж нэг хараач хэл гэж би хэлэх гээд юм л да. Тий. Буруу хөвшил нь одоо хүртэл ингээд үргэлжлээд явж иж болох юм тий. Тийм хүүхнүүд бас одоо байдаг. Жишээлбэл одоо миний их нөгөө үнэртэй одоо ариун цэврийн хэрэглэл дуртай бас бүсгүүчүүд байдаг. Тэгэхээр их үнэртэй юм хэрэглэсээр байгаа сүүлдээ удаан хэрэглэснийхэн дараа сүүлдээ тэр нь харшил үүсгээд гадна талын арьс цэцгээрээ одоо тууралт өгдөг ч юм уу цагтандаг тийм зовиртой. Тэгээд цагтнаад юм уу ингээд жоохон хорсоод ихлээр нь одоо ямар нэгэн одоо өөрт нь өөрчлөлт байна өвч үсч үү гэж бодоод ингээд үзүүлэлтэл тэр нь ариун цэврийн хэрэглээнээс шалтгаантай бас байх тохиолдлууд байдаг. Тэгэхээр ер нь бол олон улсын одоо эмчнэрийн зөвлөдөг бүтээгдэхүүн бол ер нь бол аль болох үнэргүй, тэгээд өнгөхгүй, тэгээд дээр нь дахиад органик байвал одоо л зүгээр гэж ярьж байгаа. Тэгэхээр бараг 2014 оноос хойш бол органик гэдэг бүтээгдэхүүн бол зах зээлд илүү төлхөө ороод ирсэн байж байгаа. Тэгэхээр сонголттой болчиход байгаа байх тийм ээ. За үргэлжлүүлээ. Чухал зүйлүүд юу байна? За тэгээд мөн тэмдэглэгээнүүд дээр маань болохоор одоо ингээ хажуу талаас нь харахаар бас нэг олон янзын тэмдэглэгээнүүд байж байгаа. За одоо эндээс ингээ харагдах нь. За тэгэхээр бидний энэ хэсгүүд бол яг яаж хэрхэн хэрэглэхийг бол үзүүлсэн зураг байна. Энэ хэсэг бол айгүй чухал хэсэг байгаа. Ихэнх нөгөө ариун цэврийн хэрэглэл маань одоо шингэхгүй буюу дахин одоо боловсруулах шаардлагатай бүтээгдэхүүн байдаг учраас энийг одоо 0 руу урсгах ямар ч боломжгүй энэ одоо дараагийн одоо бөглөрлийг үүсгэхний ч юм уу тийм учраас заавал хогийн савнд хаяа гэсэн ийм тэмдэглэгээтэй ариун цэврийн хэрэглүүд байдаг. Зарим нь бол нөгөө одоо яг цэвэр уусдаг бүтээгдэхүүн байх юм бол одоо 0 руу урсгах боломжтой гэсэн ийм тэмдэглэгээ байдаг. Тэгэхээр энээс шалтгаалаад одоо яг зарим нэг одоо нийтийн 0-ын дээр харахад ингээд бас нөгөө ариун цэврийн ч юм уу тампон ингээд 0 дотор байж ах тохиолдлууд бас ажиглаж ирсэн. Тэгэхээр тэр тампон ариун цэврийн хэрэглүүд маань ерөөсөө одоо урсгадаг одоо бүтээгдэхүүн бол биш ээ. Заавал одоо хогийн савнд хайж ах хэрэгтэй тийм бүтээгдэхүүн байгаа. Гэхдээ хогийн савнд хаяхдаа энэ нөгөө наалтын та их болчихж ирсэн тийм. Одоо жишээлбэл за одоо бүгдээрээ ингээд нэг бүтээгдэхүүнээ задлаад үз. Одоо ингээд гадна талаараа энэ гэлгар уут нь бол угаасаа шингэдэггүй бүтээгдэхүүн. Тэгээд зарим бүтээгдэхүүнүүд нь болохоор одоо гадна талаараа юм даун юм ууттай олцсон байгаа тийм. Тэгэхээр эдгээр нь болохоор яг хүн одоо материалаар хийгдэх учраас бол дахин шингэх боломжтой гэж үзэж байгаа тийм. Хийхдээ энэ бол яг нэг өдөр тутмын жижигхэн хэрэглүүдээр бол байдаг. За тэгээд энэ нөгөө гадна талын нөгөө гэлгар уутны хэсэгт энэ доор нугаас юм цаваатай юм бүтээгдэхүүн маа тийм. Тэгэхээр энэ цаваа ингээ онгойлгохлоор ариун цэврийн хэрэглэл маань ингээ бүтэн гараад ирж байгаа. Жишээлбэл энэ бол айгүй юм урт хэмжээтэй юм шүний хэрэглэл байна л да. За тэгээд энийг ингээ хуулж аваад одоо дотор хувцсандаа ингээ аваад хэрэгжилчлээ. За ингээ хэрэглээд одоо энийгээ ч гэсэн аваа хайчих штэ тий. Ингээд одоо ариун цэврийн хэрэглэлээ дотор хувцсандаа ингээ наацсан байгаа. За ингээд аваад хэрэглээ дуусхлаарэ хэрэглэлээ заавал ингэж нааж одоо хаях хэрэгтэй. Нэг талаас ороод үсгээд ингээд нуглаад хаях хэрэгтэй гэсэн үг. Ингэчглээ нөгөө нэг одоо ингээ эргүүлэхэд нөгөө цустай хэсэг рүү хүрэхгүй учраас бол нэг тийм одоо бохирдоод ах юм бол гайгүй. Тэгэхээр ингээд эргүүлээд энэ маань нэг юм жижигхэн рол үүсчихэж байгаа. Тэгэхээр нь буцаага дараагийн нөгөө гадна талын савнд нь ингээ ороод шинэ хэрэглээ солихдоо ороод тэр юм хийчихнэ шүү дээ. Одоо ингээд ороочод энийг хогийн савнд ингээд хайна гэсэн үг. Тэгсэн манайхаа бас л харагдаад байдаг тийм шууд ирчихсэн байсан байдаг. Юунд харахад хогийн савд нарыг харахад энэ ингээ хэрэгэлцэн ариун цэврэл маань яг энэ чигээр ингээ дээшээ хараад хөвцөж идэг тийм. Тэгэхээр энэ дотор нөө хоримтлагдсан цусны хэмжээ маань өрөвсөл үүсэх нэм бактерийн хамгийн таатай нөхцөл болдог гэсэн чинь тийм. Тэгэхээр тэр ингээ хогийн сав тэр чигтээ одоо ер нь бол нөө одоо бөө нэм бактерийн одоо үүрлцэн л байгаа гэсэн. Тэгэхээр бид нар одоо хамгийн түрүүнд тийм олон нийтийн газраас за одоо өмнө ч гэсэн гэрдээ хамгийн гол нь хэрэглээ сурчих хэрэгтэй. Зарим айлын хогийн сав одоо 0-ын хогийн сав жишээлбэл юм таггүй бас юм хогийн савтай айлууд харагддаг. Заавал бол юм тагтай ах хэвээр. Тэгээд таг нь одоо дараад онгоод өч юм ингээл нийт рүү онгоод өч юм уу тий. Тэгээд энийг хэрэглээд ингээ хайцсан байгаа тохиолдолд тэр чинь одоо нөгөө одоо энэ хоёрын ялгаа нь бол энэ нь бол илвэн энэ нь далд байна. Тэгээд хогийн савнд таглаад байх юм бол нөгөө одоо 0-ын өрөө дотор маань нэм бактери одоо агаарт ингэж одоо үүсэх юм магадлал нь буурна л гэсэн үг. За ойлгомжтой. За тампоны хэрэглээ бас их чухал. Та бидэнд өмнө их тайлбарласан.
тампоны талаар. За тампоны хувьд болохоор мэдээж ингээд нөгөө хэлбэр хэмжээний хувьд бол одоо янз янз заа тий. Энэ нөгөө тухайн эмэгтэйний одоо охтуудад зориулсан жишээлбэл жижигхэн юм байх жишээний энгийн одоо дунд цэцэргийн хэмжээний тий нормал хэмжээний эсвэл арай том нөгөө төрсэн эмэгтэйчүүдийн хязгангийн суналтаас шалтгаалтай тампон хийхлээр зарим эмэгтэйчүүд унаад байна гэдэг. Тэгэхээр хэмжээгээ бас буруу сонгоод авах боломжтой. Тэгэхээр хэмжээний хувьд бол янз янз байдаг. За тэгээд тампон маань бас мөн одоо ийм урт хэлбэртэйгэр байгаа. Энэ урт хэлбэртэй маань болохоор одоо аппликатор буюу одоо хийхэд туслах одоо хэрэгсэлтэй. Түлхэгчтэй гэсэн үг яг үнэ тийм. Тэгэхээр энийг онгойлгоход одоо жишээлбэл энэ ингээ байхлаа дээр ингээ тампон байгаа, доороо ингээ биш нэг байгаа байхгүй юу? Тэгэхээр уул нь бол ингээ ичнээс нь онгойлгоод ариун цэврээ бодгоо тийм ээ. Тий, ичнээс нь онгойлгол энэ нөгөө нэг одоо тампоны маань утасна шүү дээ. Энэ түлхэгтэй хэсэг нь. Тэгэхээр ингэж барьж аваад тэгээд одоо өвтрээс рүүгээ ингэж хийлээ. Түлхлээ. Ингээдлээ тампон маань одоо өвтрийн дотор орчиж байгаа гэсэн үг тий. Тэгэхээр нь буцаад энийгээ доош нь суглаад авчихна гэсэн үг. Тэгээд тэрийг хайчих нь. Тий, энэ бол хайчих. Нэг удаагийн хэрэглээ авах нь шүү дээ. Яг үнэ аа. Тэгэхээр энэ ингээд одоо зарим бүсгүүчд маань буруу талаасаа задлаад ирэхлээр яг энэ талаасаа ингээд бариад авчихна. Тэгэхээр яг өвтрийн дотор орж байгаа хэсгээ бид нараас нөө гар маань бас тодорхой хэмжээний бактеритэй энийг ингээд барьж авчаад буцаад өвтрээндээ хийхлээр тэгэхээр задлагатай яг энэ талаасаа ер нь задлж аваад энийгээ бариад шууд өвтрээндээ хийгээд ингээд түлхээ хэрэглэчихнэ гэсэн үг. Бусад тампон нь бол яг түлхэгчгүй шүү дээ. Түлхэгчгүй өөрөө хуруугаараа одоо байршуулах боломжтой гэсэн. Тэгэхээр их тампон болохоор ингээ эргүүлээд ер нь бол задлж байна тий. Тэгээ эргүүлээд задлахаар энд ингээ утас нь ингээ хунаастаа. Тэгээ эхлээд бас муу адилхан доороос нь барина гэсэн. Ингээ даавна гэсэн. Тэгээ ингээ байршуулаа хуруугаараа түлхээл хийчихнэ. Буцаад авахтаа олоо ойлгомжтой шүү дээ. Эндээсээ татаж аваад. За одоо ингээ нөгөө хэрэгэлсэн тампон одоо энэ бол нөгөө гадна талаараа уут мод байхгүй учраас энийг яаж хайх вэ гэхэлэр ер нь бол нөгөө нойлын цаасандаа л оргоол ер нь хайчих хэвээр. Тэгэхээр ингэж одоо бүтэн ингээд тампоноо ингэж бүтэн оргоод тэгээ 2-0 цаасаа үзүүрээ ингээ хоёр талаар нь бушгаал тэгээл хайчих. Тэгэхээр энэ бол нөгөө нэг дангаараа байснаас илүү гадна талаараа бүрхүүл үсгэж байгаа учраас нөгөө магадлал маань бас адилхан буураа авчиж байгаа гэсэн. За энд та нэг зүйл тайлбарлах гад хэлсэн байна тий. Түрүүний нөгөө тусал яриадсан шүү дээ. Нөгөө туслын хэмжээ зарим хүмүүс энэ дөрвөн тусалтай байсан гэдэг. Яг үнэ хэлэхээр бол хоёр нь бодож байгаа учраас энэ хоёр шүү гэсэн үг ахна тий. За тэгээд хийх эмэгтэйчүүд бас энийг бас аягүй их асуудаг. Энэ нөгөө органик үү те энэ дахин боловсруулдаг гэж асуудаг. Энэ тэмдэглэл маань яхаа нөгөө боловсруулалтыг зааж байгаа боловчиг энэ доор байгаа бичиг нь ер нь аягүй их чухал гэдэг. Хөвчлийн NLTP гэсэн бичиг бол бүх хийх ариун цэврийн хэрэглэл дээр байдаг. Энэ маань болохоор ер нь бол нөгөө одоо пластик төрлийн полиэтилен болон пластик төрлийн материал холимог байдалтай гэсэн. Тэгэхээр нөгөө дахин шингэхгүй гэсэн үг ахна тий. Энэ PAP PAP гэж бичсэн болохоор хийхдээ одоо нөгөө цааснаас одоо хэрэгэлсэн учраас одоо хөрсөн шингэх боломжтой гэсэн ийм бүтээгдэхүүн дэйдэг. За. Тэгэхээр яг тампоны хувьд ихтэй бас иймэрхүү нөө хайрцаг савтай байдаг. Хийх нөө ариун цэвэрлэл маань иймэрхүү байдаг. Тэгэхээр тэр одоо бүтээгдэхүүн маань хөрсөн шингэх юм уу? Энийг одоо нөгөө одоо зарим улс орнууд бол хогоо ингэж ялгаж идэв штэ тий. Тэгнээсээ хараад хогоо ингэж ялгаж хаях боломжтой гэсэн. За энийг ер нь хараад авмаар юм байна. Энэ их чухал юм байна. За энэ 23-43 энэ болохоор нийтдээ эмэгтэй хүнд одоо амьдралынхаа туршид дунджаар 2343 хоног сарын тэмдэг ирдэг гэдэг тэгсэн тийм тоо байсан. Тэгэхээр тийм учраас ариун цэврийн хэрэглэл бол бүр маш их хэмжээтэй үүсдэг. Нэг эмэгтэй хүн дээр бол одоо сар тутамд одоо ядчил нэг одоо сав баглаа бодолтой. Тэгээд хийх одоо эмэгтэйчүүд маань өдөр тутам хэрэглэдэг. Тэгэхээр нэг бас өдөр тутам жишээлбэл хэрэглэгддэг. Тэгэхээр нөгөө зарим улс орнууд болохоор энэ тампон олоо одоо энэ ариун цэврийн хэрэглэлийг одоо no tax буюу tax одоо авахгүй байгаа ч гэсэн тийм уриалгууд бас аяга хөрөндөм байлаа. Тэгэхээр 2016 оноос ахуулаад ер нь бол Америкт энэ хөдөлгөөн эхлээд одоо болохоор сая 19 он хүртэл ингээд нэлээд цар хүрээгээ тэлээ Европын бас одоо ихэнх орнууд энд ингээд нийтээд эмэгтэй хүн болж түрүү бид нар энэ олон хоног дээр цус алдчихж байгаа гэсэн одоо утгаар оруулж байгаа юм л да. Тэгээд ингээд тэгээд цус ингээд гарсныхаа төлөө одоо бид нар энэ их одоо мөнгө төгрөгийг төлж гинэ. Тэгэхээр энэ дээр бас одоо ийм хөдөлгөөнүүд бас ажилладаг юм байлээ. Нэг талаар бас яг энэ бүтээгдэхүүнүүдийн одоо шинэ хугацаанд тусна гэж байх уу? Байна. Хугацаа маань бол угаасаа савн дээр ер нь бол бичээс байгаа. Тэгэхээр ер нь бол дунджаар бол нэг юм 3 жил орчим хадгалах хугацаатай байдаг. Тэгэхээр нөгөө хүмүүс болохоор заримдаа нөгөө одоо том хэмжээтэй юм ч юм хийхдээ одоо жишээлбэл шөнийх ч юм уу нэг хийх одоо байнга хэрэглэхгүй байж байгаад тэгээд одоо удаан хугацааны дараагаас энийг гаргаж ирээд энийг одоо хэрэглэх зөв буруу гэж боддог. Тэгэхээр таны авсан одоо нэг бүтээгдэхүүн маань 3 жилдээ бол одоо хэрэглэх боломжтой гэсэн үг. За та урдаалтаа ийм хөргөн жижигхэн
төрөвч шиг зүйл бэлтгэсэн байна. Тэгээ нэг чухал хаа. Бид нар нөгөө цүнхэндх сул ингээл яваад байдаг. Тий. Аха. Тэгэхээр сая хэлсэн нөгөө түрүүний нэг юм даавн гадаргуутай бас одоо өдөр тутмууд байгаа тийм. Иймэрхүү хэсгүүд бол уул нь ол энэ ингээ гаднах нь бол айгуу сайн органик байх гэдэг. Гэвчийг ингээд цүнхэн ингээ авахлаар илэгдэж харагддаг ч юм уу цоорч тохиолдлууд байдаг. Тэгэхээр энэ одоо доторх харин цэрийн хэрэглэл маань бол жоохон бохирдох бас магадлалтай. Тэгэхээр энийг бид нар одоо цүнхэндээ энэ тэндээ авч явахдаа уулын юм зориулт юм сав баглаа бодолтой юмнууд бас байдаг. Тэгээ энэ дотроо хийгээд 2-3 ингээ хадгалаад аваа явчих юм бол ямар нэгэн гэмтэл үүсэхгүй яг цэврээрээ байна гэсэн. Гэмтлэхгүйгээс гадна нөгөө гинтийн нөхцөлд хэрэг болох нь шүү дээ. Тий. Энэс гадна бас нөгөө өөр төмөр цавтай ч юм уу янз янзын бас юм өөр зурагтай байдаг. Зарим эмэгтэйчүүд нөгөө ариун цэрэг хэрэглээ илт ингээд нөгөө хүн харахтаас санаа зовоод тэгэхээр ийм өөр гоё юм баглаа сав бодолтойгоор бас ийм тээвэрлдэг юмнууд бас байдаг. За. Болно. Нэг юм гол юм ярихаар марцах чинь. Ариун цэргийн хэрэгэл доторх нөгөө хэсэг маань айгүй чухал байгаа. Энийг энэ хэсгүүд жишээлбэл ингээд харахаар өөр хэлбэртэй байгаа тийм. Тэгэхээр энэ нөгөө цэгжилсэн хэсгүүд нь болохоор нөгөө агаар нэвтрүүлдэг хэсэг. Тэгэхээр аль болох юм олон юм цэгтэй нүхтэй байх тусмаа нөгөө агаарыг сайн нэвтрүүлээд ашигтай бактерийг маань дэмжиж өгөх ёстой гэсэн. Тэгээд голдоо ийм нөгөө одоо нэмэлт юм одоо шар юм хэсэг харагдаж байна. Энэ хэсэг нь болохоор яг нэмэлт шингээгчтэй. Эдгээр нь болохоор яг юм дан шингээгчтэй байгаа. Тэгэхээр өдөр тутам ч гэсэн нөгөө заримдаа нөгөө сарын тэмдэг их бага хэмжээтэй нөгөө ирж эхэлж ах үед ч өдөр тутам дотроо юм падтай ч гэсэн хэрэглэх боломжтой. Тийм байна. Гэтэ сонгохдоо заавал дотор нөгөө юутай байвал сайн нүхтэй байх юм бол эргүүлээд айгуу сайн. Жишээлбэл энэ бол одоо ингээд зөвхөн тойрсон хэдэн нүхтэй тий. Тэгээ эдний ингээд нөгөө хэлбэр нь бас юм өөр байгаа. Одоо эдгээр бол айгуу нэмгэн байгаас тий. Тэгсэн чинь энэ ингээд үзэхлээр айгуу тийм одоо памбагар байгаа. Тэгэхээр эдний материалууд нь бас янз янз байгаа. Бүр ингэж нарийн харж байгаагүй юм байна. Жишээлбэл одоо энэ нарийн цэргийн хэрэглийг модноос гаргаж авдаг, хөнгөөс гаргаж авдаг, одоо нөгөө пластикаас гаргаж авдаг 3 янз бүр нь бол байдаг. Тэгэхээр нөгөө одоо бол яг сүүлийн үед болохоор зөвлөж байгаа нь бол хүн одоо гадаргуутайг илүү сайн зөвлөж байгаа. Илүү сайн шингэн. Гэхдээ яг нөгөө хүн гадаргуутаа маань нөгөө хүн чинь өөрөө шингэнийг ингээд одоо уугаад ирэхлээрээ аль нэг тал руугаа ингээд бөөгнөрөх боломжтой байдаг. Одоо нөгөө полистик болон нөгөө модныхоос гаргаж авсныг бодвол тий. Тэгэхээр хүмүүс болохоор энэ айгу муудсан ч юм уу эсвэл хугацаанд дууссан бүтээгдэхүүн байна гэж ойлгоод байдаг. Гэтэл тийм биш. Харин ч зэрэгээрээ бол неко бүтээгдэхүүнүүд ахна л тий. За би их харьцангуй асгачлаа. Уг нь яг одоо нэг хэмжээтэй асгасан бол мэдэгдэх байсан баг л тий. Одоо ингээд шингээж байгаа ерөнхийдөө гадаргуу бол өөр байгаа. Энэ гэхдээ жоохон арай их хийсэн юм шиг. Тэгэхээр энэ өөр ихтүүлчихлээ. Тэгэхээр энэ болохоор наад хэсэг чинь бол нэлээ их нөгөө хүнтэй. Тийм байна. Тийм. Тэгэхээр энэ бол уул нь илүү сайн шингээж байгаа те. Гэхдээ аль нэг тал руугаа бөөгнөрөх боломжтой гэсэн үг. Зөв. За тэгээд сая нөгөө тампоныг бол нөгөө сая манай эрэгтэй хөтлөгч маань бас жоохон гайхаж хараад багшсэн тий. Тэгэхээр тампоноо нөгөө уул нь яаж уссаа бас шингээдэг үзүүлээд за энэ дүрчих юм уу? За тий. За шууд ингээд жижигхэн тампон ч одоо ингээд цус аваад ирээд тий шингээ ингээд нэвчүүлээд ирэхлээр хэмжээ нь ингээд бас томроод гараад ирж байгаа. Эд өгшөө томрох уу? Ер нь бол максимум хэмжээгээр ер нь бол томорно. Сайн нэг бас задлсан байсан юм чи. Энэ том нь. Энэ нөгөө жижигхэн. Хөөх ийм томлцсон юм чи тий. За одоо энэ нөгөө жижигхэн хана тий. Тэгэхээр энэ нөгөө юунаас одоо нөгөө нэг цай маань баг дуслаа. Тий. За одоо ийм 3 янзын жишээ байх жишээний. Тэгэхээр энэ бол аягүй сайн оолноо шингээж байгаа тийм. Гэхдээ нөгөө өрөвслгүй байвал хэрэглүүл тохиромжтой. Тэгээ энийг удаан хугацаанд бас нөгөө их цустай өрөвсөлтэй хүн маань удаан хугацаанд өвтрэндээ байлаа. Энэ TSS гэдэг нь toxic shock syndrome гэж байгаа. Тэгэхээр нөгөө халдварын шок үүсэх магадлалтай шүү гэдэг байгаа. Тэгэхээр ариун цэрэг хэрэглүүд дээр бас зарим юун дээр нь TSS гэж тэмдэглэсэн байгаа. Тэгэхээр хэрвээ та өрөвсөлтөй яж агаад өрөвсөл чинь яг идэвхтэй байгаа тохиолдолд сарын тэмдгийн цусаа та аль нэг ариун цэргийн хэрэглэлээр хэрэглээд тэр маань буцаагаад дээшээ өксөх замын өрөвсөл олоо тий одоо нөгөө өвтрэнээсээ дээшээ дамж байгаа ман хүзүү маа үрээ олоог одоо бусад эртэндлүүг ингээд дээшээ өксөх замын өрөвсөл олоод танд ийм халдварын шалтгаантай биений шоконд ороод амь насанд хүртэл эрсдэлтэй байдаг шүү гэдэг ийм тэмдэглэгийг бол сүүлийн жилүүдэд бол нэлээд сайн тэмдэглэж өгдөг болсон байна. За ойлгомжтой. Тэгэхээр эдгээрээ сайн мэдээд авах нь сонголтоо хэцүү хийх хийнэ. За ер нь бол болж өгвөл хөвөн даван материалтай органикийг сонгооч гэж. Яг эдгээр одоо юу гэдэг зарим нэг буруу хэрэглээ сонгосноос болоод эмэгтэйчүүдийн 63%
хувь буюу өвчлөх тийм магадлал нэмэгддэг гэсэн тийм ээ. За баярлалаа. Нэмж хэлэх зүйл байна уу? Ярилцах цаг дуусаж байна. За тэгэхээр асуугаагүй гэж магадгүй. Одоо бол яг хамгийн гол мессеж маань болохоор нөгөө хэрэгэлчээд тэгээд хэрхэн зөв хаях талаар л байсан. Энд чинь нөгөө агаарт бас ямар нэг дэгдэлтүүд үүсгээд байгаа учраас зөв хаях хэрэгтэй юм биш үү те. За маш их баярлалаа танд амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. За үзэгчдээ би та бүхнийг эмэгтэйчүүдийн мэтаслын эмч сугуурмаатай дахин уулзууллаа. Ариун цэврийн хэрэглэлээ сонгохдоо за мөн дараа нь хаягдл болгон хаяхдаа яаж зөв хандах вэ гэдгийг тайлбарлаж өглөө.